Цэвэр агаар ямар үнэтэй вэ? Нотлох шаардлагагүй үнэн. Сүүлийн 10 жилийн хугацаанд 10,000 хүнд ногдох амьсгалын замын өвчлөл огцом нэмэгдэж 2.7 дахин өссөн. Улаанбаатар хотын төвийн дүүргүүдэд амьдардаг хүүхдийн уушигны үйл ажиллагаа хөдөөгийн хүүхэдтэй харьцуулахад 40% сул. Улаанбаатарт ургийн эндэгдэл өвөл, зуны удирдлийн хоорондох ялгаа 3.5 дахин зөрүүтэй байна. Бид эдгээр асуултын хүрээнд өөр өөрийн онцлогтой 7 гэр бүлтэй ярилцлаа. Та хүүхдүүдээ цэвэр агаарт гаргадаггүй. Агаарын бохирдлоос хүүхдүүдээ хамгаалахад хэдэн төгрөгийн зардал гаргасан бэ? Өсөв баг утаатай газруудаа хаана салхилсан? За утаанаас болж бас хүүхдүүдэд гадаа гаргаж чадахгүй байгаа. Гадаа тоглуулж чадахгүй байгаа ингээд сэтгэл өвддөг. Бид нар бол жоохон бахта гадаа хичнээн сайхан тоглодог байлаа те. Өвөл зонгоо засаар байлтаа гой тоглодог гэсэн бол 700 мянгаар агаар шүүгч авсан байна. За 700 мянгаар цонхоо янзлуулсан байна. Цонхоо нэг цонхоо л дулаалуулсан л да. Хүүхдүүдэд салхилуул өвөл бол барыг салхилуулж чадаагүй манайх машинг болохоор тэгээ хүүхдүүдэд л салхилуулахын тулд сая машин авлаа. Чи нэг газар амьдарч ирсэн бол нэг айлын зардал байсан. Тэгээ хоёр айлын зардал дээр нэмээд дахиад хөдөө орон нутаг найсч явах тэр зардлууд нэмэгдэхэд тэгээд тэр манай гэр бүлийн санаалт авчлаа юм л да. Тэнд маань их нар яг хүүхдээ хараад байждаг. Би энэ болохоор ингээд ажил төрлөгээд байждаг. Тэгэл ер нь бол нэг явах удаар яаж нэг 300-400 мянган төгрөг хангалттай л. Би болохоор яг агаарын бохирдлоос зүгтаагаад хөдөө амьдарч байгаа. Тэгэхээр хөдөө гэрт нэг зардал гарч. Төрөөсийн мөнгө нэг ойролцоогоор 200 орчим мянга төгрөг. За тэгээд байрны мөнгө, идэж явах юмны мөнгө яг гэрийнхэн 7 хоногт нэг удаа над дээр ирэхэд бол нэг хоёр талдаа 30 орчим мянга төгрөг. Сар 4-7 хоног байдаг гэж хэлэх нэг 120 орчим мянга төгрөг. Тэгэхээр бас л нэг 500-600 мянган төгрөг бол яг хөдөөний гэрт зарцуулж байгаа. Хотын гэрд болохоор хүүхдийн дархлаа дэмжих юмуд бол үргэлж авч тавьж байгаа. Тэгэл юм он зүгийн бал одоо тэгэл чацраны шүү сүү гэх мэтчлэн. Жишээл би яг 2012 оноос анх яг агаар цэвэршүүлэгч аваад гэртээ хэрэглэж эхэлсэн. 12 онд зарж исэн агаар цэвэршүүлэгчний фильтрүүд нь бол одоо олддоггүй. За тэгэхээр нэгдүгürt маскнууд авч байгаа. Хоёрдугаар болохоор бүх өрөөнийхөө агаар цэвэршүүлэгчний фильтрүүдийг сольж байгаа. Тэгэхээр энэ мөнгө чинь бол зарим нь нэг фильтр нь бол нэг 100 мянган төгрөгийн үнэтэй. Агаарын бохирдолтой холбоотойгоор бол гэрийн зардал дээр бол эдгээр зардлууд бол өвөл болгон яг бохирдол эхлэх болгон нэмэгддэг. За сардаа нэг 2 удаа л гаргаж байгаа баг. Нэг л. Тэгээд нэг удаа гарахад бензиний зардал тэгээд хоол унд тэгээд нэмэхэд бас 100 мянга болж байгаа. Таиланд руу явсан 14 хоногор тэгээд судалж агаад газраар хятадаар дамжаад дөрүүлээ явсан. Аяллаа нийт зардал бол 5 сая төгрөг болсон. Тэгээ манай гэрийн хувьд болохоор агаар шүүгч авсан. Тэр нь болохоор нэг 290 мянга болсон. Агаар чийгшүүлэгч гэж нэмж хажууд нь авсан. Тэр нэг 50 мянга болсон байна. Агаар цэвэршүүлэгч, агаар чийгшүүлэгч гэртээ бол банк хэрэгэлдэг. 140 мянгаар авсан байна. Тэг 140. Би ч аваагүй нэг манай их ч авч өгсөн. Бид хоёр ч ингээл байнга эмнэлэг дургуугаар ингээд явж гарсан. Санхүүмүүдээр одоо ингээл эмнэлэг тэгтэл хоол унд мах шүл тэгэл хүүхдээ им тан гэл эмнэлгээс загч байгаа юм хүм гэл тэгэл яахад зархин бензин тусны мөнгө гэл бас гарна шүү дээ. Тэгэл тэр нь ерөнхийдөө сая тавьсан. Бүр хөдөө байдаг учраас нөгөө бид нар заашгүй өөрсдөө хүргэж өгөхөөс өөр аргагүй байдаг. Тэгээд дээрэс нь нөгөө жижиг тэрэг бас явах боломж байхгүй. Заавал том машинтай явдаг. Түн машины зардал гэхэд нэг сая 500 орчим мянган төгрөгийн зардал бол гардаг. Айгу өрөвдмөр болсон ирдэ шнэ. Манай баг хүү одоо 4 настай тэгээ энэ жил сая 2 сард гэртээ ирээд гэртээ орж ирэнгүүт хамгийн түрүүнд гүгээ жорлонлуугаа ороод жорлонгоо илээд Цэвэр агаарт зарцуулж байгаа мөнгөөр та юу хийж болох байсан бэ? Энэ жилийг ингэж ханаадгууд авсан маань маш их өртөгтэй байсан. Мэдээж хадгалах, хураах ч юм уу, аялах ч юм уу бусад ингээд өөрсдөө хэрэгтэй байгаа юм да. Тэгээ мэдээж дээр охиныхоо өөрийнх нь ирээдүйд энэ мөнгөдөө хоригдлуулах байсан баг. Яг охиныхоо гоё өсч томорж байгаа тэр гоё мөчүүдийг нөө харж чаддгүй болох энэ л юу н хамгийн хэцүү байдаг. Тэр мөнгийг бол тийм хүүхдээ хөгжүүлэхтэй ном авах, тоглоом авах. Тэрийг чинь дандаа аваад өгч чадахгүй. Тэгэл хаяа улиралдаа нэг эсвэл жилд нэг юм хоёр удаа л авч өгж юм. Нөгөө өсвөр насны хүүхдүүд маань айгүйх нөгөө секс дугууланд явах дуртай болцсон. Тэгээд янз янзын секс дугууланд явна тэд нэр. Тэгэд нилээ нөгөө бас тэд нарын дандаа зардал өндөртэй 250-350 мянга ч гэдэг юм уу. Тэгэхээр тэд нарт нь илүү төлхөө анхаарах байсан. Энэ хохирол бол өөрөө үнэлэгдэхэд маш хэцүү хохирол. Агаарын бохирдол таны гэр бүл хүүхдэд хэрхэн нөлөөлж байна вэ? Та хүүхдээ цэвэр агаараар амьсгалуулж чадж байна уу? Цэвэр агаар таны хувьд хэдэн төгрөгийн үнэтэй вэ?
Бага насны хүүхэдтэй гэр бүлүүд ганц өдөр цэвэр агаар амьсгалахын тулд өдөрт 50,000-аас 200,000 төгрөгийн зардал гаргах болж байна. Цэвэр агаараар амьсгалах нь асар өндөр өртөгтэй байгаа нь гэр бүлийн санхүүд хүндрэл учруулж улмаар нийгмийн тэгш бус байдлыг улам гааруулж байна.